За сайн байцгаана уу. 2-р 7 хоногийн дасгал маань хийж байна. За таад маань ямар ч гэсэн 1-р 7 хоногийнхаа дасгалаа өдөр болгон хийсэн байх гэж найдаж байна. За одоо 2-р дасгалаа хийцгээе цөмөрөө. За 2-р дасгал дээр нэг тайлбарлах юм байна. Эхлээд бид нэр ташаан дээр авч байгаа, суган дээр авч байгаа тийм ээ? Голон дээр авч байгаа тийм ээ? За энэ дараагаар цөмөрөө гараа мөрийн хэмжээнд авна. Мөр гар бүх юм зөөгөр сайхан суу байлгана. За тэгээд гүнзгий амьсгал авахдаа гараа дээш нь 3-аас харвалгаад байдгаар дээш нь болоо амьсгал гаргахдаа гараа доош. За авлаа гэж гарна гэсэн. Авахдаа гэт ингээд хүчтэй ингэж гарна гэсэн. Яг энэ үед юу явагдах вэ гэхээр бид нар тунгалгийн системээ хөдөлгөөнд оруулж байна. Одоо маш их олон тунгалгийн системүүд энэгээр явагдаж байгаа. Гүйсэн болж байгаа, сэрээ болж байгаа, тийм ээ. Эдгээрт маш их хөдөлгөөн хэрэгтэй байгаа учраас бид нар маш эрчтэй хүчтэйгээр авах гэсэн. Авлаа. За энэ туслаа 3 удаа хийв. За би мэдээж авлаа гэн за тэгээд гүнзгий амьсгал аваад вэс сууллаа гэдэг юм. Гараа тавьдаа тэгээд гараа мөрийн хэмжээнд дахин авлаа тэгэхээр ингэж аваад тэгээд дахиад ингэж хийн гэсэн. За энэ дараагаар бид нар 7 хүрдэн дээрээ гэсэн нэг авиаг гаргаж ажиллана тийм ээ. 7 хүрдэн дээр ажиллана. Хамгийн доотлын үүдэн хүрд, үйлсэн хүрд, наран сүжээ, зүрхэн хүрд, хоолой хүрд, мэлмээ хүрд, оройн хүрд. За энэсээ гадна 7 хүрднээсээ гадна 10 см-ийн хэмжээтэй эргэн тойрон гэсэн. Энэ дээр төвлөрөн гэсэн одоо төвлөрж байгаад аавн гэдэг авиагаа хийлгэн гэсэн. Үүнээс гадна дахиад толгоон оройноос 50 см хэмжээний эрттэй ойролцоогоор эргэн тойрноо мэдрээд аавн гэдэг авиагаа хийлгэн гэсэн. За нэг өсөндөө 7 хүрднээс гадна дахиад 2 хүрд. 2 хэмжээс дээш явна гэсэн. За 10 см хэмжээтэй ойролцоогоор биеийн гадуур 50 см хэмжээтэй биеийн гадуур гэсэн. За энэ хүрдэн энэ одоо орчноо мэдэрч хийхдээ бидний мэдрэмж маш их өндөрсөж идэг баггүй. Тийм учраас 7-оос гадна дахиад 2 дэш явна гэсэн. За ийм нэг юм байна. За тэгээд 4-р дасгал нь болохоор удаан амьсгал нь одоо арай жоохон хурдан амьсгал нь тэгээд дараа нь маш хурдан амьсгал нь. За энэ яг үгээр үзэж байгаа энэ миний нэг бичлэг маань хатгалаараа гэж гарч ирээд юм гэхгүй хатгал болж байгаа. За тэгээд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо удаан амьсгал гэдэг нь яг нь жирийн гүнзгий амьсгал гэсэн үг. Маш гүнзгий айжуухан одоо ингээд авлаа. 1 авлаа 2. Тэгээд би аянтаа ингээд хилээд явчихна. Тэгэхээр гаргахдаа 1 2 гэж би тоолоод байгаа. Тэр учраас авлаа 1 авлаа 2 гэж хэлнэ. За түрээс гадна яг эхний удаан одоо гүнзгий амьсгал авч байхдаа зүүн талынхаа нүдийг биш 2 нүдээ зүүн тал руугаа харна гэсэн. Нүүр хിവэрэ чигээрэ нүдээ ансан хിവэрэ тэгтээ та яг нь зүүн тал руугаа нүдээ аль болох бүр зүүн талынхаа бүр ийш ингээд харна гэсэн. Яг ингэж харахад маш их булчингууд ингээд чангардаг. Арын, дагцны, нүдний ингээд нүүрний маш олон булчингууд чангарч байгаа. Энэ булчингуудаас болно гэсэн. Гүнзгий амьсгал авч байхдаа. За тэгээд анхаарлаа яг ингээд нүдэн дээр ингээд төвдрүүлээд ингээд ахлаар бүр ингээд чангарч магадгүй. Тийм учраас нүд зүгээр л ийш ингээд бүр хамгийн ийш нь болгодоо анхаарал амьсгал дээрээ хүрдэн дээрээ анхаарна гэсэн. Хамгийн доотлын хүрдэн дээрээ л анхаарна гэсэн.
ахар сүүлэн дээр. Ахар сүүлний хүрд одоо энэ таны нүд энэ хоёрын хооронд үүсэж байгаа энүүгээр чинь эрчим явагдаж байдаг учраас таны нүд ийшээ хавцсан байна. Гүнзгий амьсгал аваад хүрдэн дээрээ төвлөрөөд амьсгал аваад гаргаад ирнэ гэсэн. За энийг ингээд нэг 5 тоо гэх юм. Дараа нь баруун тишээ нүдээ баруун тишээ болгоно. Нүүр хിവэрээ хоёр нүдээ байгаараа баруун тишээ нь хараад дахиад 5 удаа тоот ингээд гүнзгий амьсгал аваад гаргаад ирнэ гэсэн. Яг ингэж явах үед та магадгүй эвшээл гэж магадгүй бүр гүнзгий санаа автаж магадгүй тийм шинж тэмдгүүд гарч ирээд маш сайн гэсэн. Аль болох энэ булчингуудыг суллаад нүдээ бүр инээ хүртэн харчаад гүнзгий амьсгал аваад ахар сүүлдээ мэдрээд энерги амьсгалаа ингээд мэдрээд гаргаад байна гэсэн үг шүү. За тэгээд дараа дахиад 5 тод нүдээ бүр дээш нь харна гэсэн үг. За доош нь бас 5 тод. За энэ ингээд удаан амьсгал дээр. За дараа нь арай нэг жоохон бурдан авлаа 1 авлаа 2 авлаа 3 ийм үед яг нь та нүдээ ертөнцийн зүгээр бол 408 завс гэдэг шиг тийм ээ зүүн дээш нь хатна гэсэн үг. Хоёр нүдээ зүүн дээш нэ. Дараа гээ 10 тоотод баруун доош нь за дараа зүүн доош нь дараа нь баруун дээш нь гэсэн үг. Одоо ингээд 8 завсыг 4 зүгрүүгөө тий харна гэсэн үг. За тэгээд энийг 10 тод 10 тод 10 тод 10 тод хийнэ. За яг хөө гэхдээ энэ өнөөдөр эхний дугаар та нар тод гэдэг юм дээр ирсэн анхаарахгүй. Би угаасаа тэнд 1 2 гэж тоолоод явж байгаа учраас тоон дээр ирсэн анхаарахгүй. Та нар зүгээр амьсгал дээр л анхаарах юм гэсэн үг. Нүд ийшээ байралтаа амьсгал ахар сүүлэн дээрээ төвдрөөстэй аваад гаргаад ирнэ гэсэн үг. Арай хурдан. За тэгээд дараа нүдээ хэвэн байрлалдаа авчирдаа хурдан тоон дээр аваа ерөөсөө ингэж хурдан амсна гэсэн. Цээжээр амсахгүй. Хөвлөгээр амсах гэсэн. За тэгээд хөвлөгийн хэрэг мэдрэхгүй бол гараа хөвлөг дээр ингэж тавьчихсаа яа. Тэгээд амсах. Аль болох чадлаараа хурднаараа гэсэн. За яа. За тэгээд эхний дугаар ингээд цээж хэлэх гэдэг. Ингээд гэдэг. Аль болох цээжээр биш хөвлөгээр амсах хичээгээр заяа. Энэ үе цээж ерөөсө хөдлөхгүй байх нь шүү дээ. Тийм бааз. Тийм учраас энэ дээр жоохон анхаараарай гэсэн. За тэгээд ийм 4 дасгал бидний өнөөдрийн амьсгалын дасгал маань байгаа. За энэ дээр шүү дээрээс нь дасгал маань сайндаа нэг яг ингээд яг хийлээ гэхэд 40 минут болдгийг. За тэр үлдсэн 20 минутанд нь яг нь хэдүүлээ. Одоо өвдөлтөөс сулдах дасгал хийн гэсэн дасгал маягийн инэ гэсэн. Өвдөлтөөс сулна гэхлээр яг юу хэлээд байна вэ гэхээр за үнцгийн амьсгал авлаа. Яг таны биед одоо яг хаана юм мэдрэгдээд өвдөд байна. Яг тэр өвдөлтөн дээрээ мэдэрлээ. Гэхдээ таны анхаарал амьсгал дээрээ байна гэсэн үг. Яг амьсгал дээр ахар сүүл ингээд гүнзгий амьсгал авч байгаа үед чинь ингээд яг амьсгалаа орж гаргаж байгаа дээрээ төвлөрсөн хിവэрээ гэхдээ тэр өвдөлтийг яг нөө өвдөлтийг одоо маш их өвдөж байгаа үед хүний бучин агшдаг шүү дээ. Тэгвэл яг тэр өвдөлтийг мэдэрлээ тэрийг судлаад ахыг хичээгээ тэр мэдрэлийг одоо өвдөлтийг гэсэн үг. За тэгээд өөрөөр би нэг тайлбарлахад үзье. Өвдөлтөөс сулна гэхэлэр яг юу чийдэд байна гэхэлэр одоо нэг хүн ингээд нэг хажуунаас нь ямиг ингээд хардаг штэ. Зүгээр ингээд ажиллаж байгаа юм чи тийм ээ. Тэрнтэй адилхан яг нөө өвдөлтөө зүгээр л ажиллаж байгаа. Энд нэг өвдөд байна. Өвдөд байгаа юм биш үү? Гэж тэрийг зүгээр л ажиллаж. Гэхдээ анхаарал чинь амьсгал дээр. Тэгээд тэр яг тэр өвдөж байгаа хэсгийг зүгээр л тэрэн дээр төвлөрөхгүй, өвдөлтөн дээр төвлөрөхгүйгээр зүгээр сул тавьчихна гэсэн үг. Хүн өвдөлтөөр бидний тархинд мэдээлэл очиад бучин шууд агшдаг. Яг л бид нар өвдөлтөн дээр төвлөрч байгаа учраас. Тэгвэл яг нь өнөөдөр бид нар өвдөлтөн дээр өвдөж байгаа өвдөлтөн дээр төвлөрөхгүйгээр амьсгал дээр төвлөрөөд тэр өвдөлтийг зүгээр энд хажууд энд ингээд нэг өвдөд байгааг мэдрээд тэгээд суллаа төвлөн гэсэн үг.
За мэдээж энэ мэдээж нэлээх юу шаардна. Төвлөрч шаардаж эхлэн гэсэн. Толгойдоо маш их юм бодоод эсвэл өөр нэг юм сатаараад эсвэл одоо би яах ёстой вэ гэж би чадахгүй юм ч гэдэг юм уу өөрөө өөрийгөө шүүмжлээд ч юм ингээд олон бодол толгойдоо гүйлгээд ирэхлээр яах нь та ерөөсөө энэ хий дасгалаа хийж чадах явждаг. Тийм учраас яг миний ярьж байгаа зүгээр сонс. Яг сонсож байхдаа тэрийг зүгээр дуурайлгаад хийгээд байхыг хичээ. Би энэ дээр ажиллана гэсэн. Тэр хамгийн чухал. Тэрнээс биш би зөв хийгээд байна уу, буруу хийгээд байна уу, болохгүй байх шиг байна, хэцүү байна, ямар ч хэцүү яа гэдэг юм уу ийм олон бодлууд эргэлдээд байвал та ерөөсөө төвлөрч чадахгүй. Энийг суулж тавьж чадахгүй гэсэн. За ийм юмнууд явагдана. За тэгээд дараа нь тэр асуултууд байгаад байвал дасгал хийх явцдаа дасгалынхаа дараа ч юм уу тийм ээ групп дээр зөвхөн бичээд байгаарэ. Тэгээд тэрэн дээр ч би доод зөвлөгөө өгöd яваад гэсэн үг шүү. За тэгээд удахгүй уулзцгаая.